Үнэн Тулын урдны замыг бол анх 2012-оос онд байгуулагдсан шинжлэлийн засгийн газрын үед бас анхны бодит тооцоо төлөвлөгөөг гаргаад явж исэн. Гэхдээ өнгөрсөн 10 хэдэн жилийн туршид бол одоо манай эрх баригч намынхан бол энэ төслийг бол бүр гажуудуулаад анхных нь одоо төлөвлөгөө траст төсөв төртөг энтрийг нь үлэмж нэмэгдүүлээд тэгээд ийм маш их байгаль экологийн эрсдэлтэй өндөр өртөгтэй ийм төсөл болгоод хувиргацсан. Тэгэхээр тэр утгаараа бол яг энэ төсөл бол одоо ардчилсан намын шин санал санаачлагыг хэрхэн яаж гажуудуулдгийг бол ил тодор харуулсан юм зүйл болж байна гэж харж байгаа. Тухайн үеийн төсөв төртөг нь одооныхтай харьцуулахад ямар байсан? Тий, одоо чинь 2.3 их найд болчиход байгаа шүү дээ. Тийм биз дээ. 2.3 их найд төгрөг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал дээр ч одоо маш их хэмжээний мөнгө баггүй да. Тэгээ 32 км замыг ийм өндөр өртөгтэйгээр барих нь Улаанбаатар хотын төгжрлийг бас бууруулахад ямар хувь нэмэр оруулах гэдэг тооцоо төлөвлөгөөнүүд нь ч гэсэн хангалтгүй байгаа даа. Тухайн үед бол ер нь бол яг ийм наривчлсан тэзүү бол яг годамж төслийн хүрээнд бол гараагүй. Гэхдээ эн чинь далангаар баригдах ийм төлөвлөгөө явж исэн учраас хамаагүй бага байсан. Тэгэхээр эн чинь бол альва зүйл чинь болохоор байгаль экологийн эрсдэл тэр усны нөөцөд нөлөөлөл гэх мэт одоо айгүй олон хүчин зүйлээр үнэлэгдэх ёстой. Тэгэхээр бол одоо тэр байгаль экологийн эрсдэл, одоо энэ өртгийн эрсдэлтэй эдийн засгт очруулах эрсдэл, дээрэс нь одоо нөгөө энэ дотоодын аж ахуй нэгжүүдэд дэмжиж байгаа эсэх асуудал гэх мэтчлэн ерөөсөө маш олон үзүүлэлтүүдээр яг одоо энэ Нямбатар даргын санал болгож байгаа энэ хувилбар бол эрсдэлтэй бөгөөд одоо ер нь бол энэ улсын эдийн засгт хор хөнөөлтэй гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бид бол дэмжихгүй байгаа. Мэдээч хэрэг одоо энэ хатан тулаа хамгаалъя гэдэг одоо бас иргэний хөдөлгөөн чи явж байна тийм ээ. Одоо иргэд бол одоо яг энэ хотынхоо байгаль орчны асуудал, энэ одоо туул голын цаашдын одоо нөхцөл байдалд бол маш ихээр одоо санаа зовж штэ. Тэгэхээр одоо иргэдээ бас хамгийн гол нь сонсох хэрэгтэй. Тийм ээ. Одоо ямар ч улс төрийн шийдвэрүүд гарсан байлаа гэхэд эцсийн бүлэгт бол одоо иргэд бас шийдвэрээ гаргах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ийм том иргэдийн эсэргүүцэлтэй бас тулгарч байгаа нөхцөлд ингэж одоо муухарлж дайрах нь ямар ч байдлаараа зохимжгүй гэж бодож байна. Тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын дарга бол одоо иргэдийнхаа төлөөлөл байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр иргэдийнхаа эсрэг яваад байна л гэж би харж байгаа. Одоо бидний эсрэг гэдэг нь одоо дүрс ирэг гэж бодоход тэгэхээр иргэдийнхаа эсрэг бол явж болохгүй. Бид нар ямар ч нөхцөлд бол одоо иргэдтэйгээ нэг тал байх хэрэгтэй л гэж харж байна. Тухайн үед батлуулсан тэзүүгээрээ одоо ингээд одооны энэ тавигдах гэдэг замын траста тухайн үеийн тэзүүдээр ер нь траст давхцаж байгаа юм уу? Эсвэл шал өөр газраар тавих вэ? Надад одоо байгаа мэдээлэлээр бол энэ трас бол нэлээд өөрчлөгдсөн гэсэн тийм мэдээлэл байна. Яг наривчсан одоо бас нөгөө дүгнэлтүүдийг нь бол одоо мэргэжлийн хүмүүс хийх хэрэгтэй байх. Гэхдээ тухайн үед бол туул голынхоо хойд эргээр 70 дээгүүр тийм олон одоо бетонн багна бүхий тийм гүүрэн байгууламж барихгүйгээр энэ замыг одоо төлөвлөж исэн. Гэтэл одоо энэ удаад чинь болохоор дан одоо гүүрэн зам болчихлоо шүү дээ. Тэгээ та бүхэн өчигдрийн хилцүүлгийг сонссон бол нийтдээ 2574 ийм бетонн багна бүхий ийм гүүрэн байгууламж барих гэдэг шүү дээ. Тэр болгон чинь бол одоо энэ туул голынхоо татам газар суйрлагдана гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эн чинь болохоор байгаль экологийнхоо эрсдлийг ч нэмж гин. Тэгээд тэр усны газрын дүгнэлт энэ төр байхгүй гэх мэтчлэн одоо бас хууль зөрчсөн байж болцсохгүй маш олон асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол одоо энэ төслийг бол яаралтай одоо бас түтгэлзүүлээд тэгээд одоо энэ өчигдөр яригдсан мэдээллүүдийг бас холбогдох одоо захиргааны байгууллагууд нь нягтлаад тэгээд тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна. Би бол шинэ ерөнхий сайдаас ямар хүлээлттэй байна вэ гэхлээр энэ бол одоо анхных нь бас нэг тийм шийдвэр байх нь шүү дээ. Тэгээд дөнгөж томилогдож байна. Засгаа байгуулж байна. Гэхдээ ерөнхий сайдын хувьд бол одоо бас доод шатны засаг дарга нарынхаа шийдвэрийг бол хянах бүр эрхтэй байгаа. Тэгэхээр тэр утгаараа ч тэр одоо бол учрал дарга дээр бол асуудал ирсэн гэж харж байгаа.